За хэл шоугийн 7 дугаар сарын ангийн цаг болон гар урлын хичээлээс мөр хамтдаа харцгаая. Тэгээд 7 дугаар сар маань каргоны асуудлаас болоод жоохон нэлээд хоцорлоо. За үүнчлэн ангийн цаг болон гар урлын хичээл маань гэсэн бас нэлээд хэдэн долоо гоцорч орж байгаа хүсэл өгчиё. За бид нар 7 дугаар сарынхаа ангийн цагийн картыг багшийн гарын авлагын 3 дугаар намаас бид нар харах болно. За багшийн гарын авлагын 3 дугаар номон дээр 7, 8, 9 сарын за ангийн цаг болон гар урлын хичээлийн тайлбар орсон байгаа. Ингээд 7 дугаар сараас мөр хамтдаа харцгаая. За цэгийн багшаа 7 дугаар сард бид нар хэний түүхийг үзэх байгаа лээ. За 7 дугаар сард болохоор бид нар Йосефийн түүхийг үзэн за эхний 7 хоногийн сэдэв нь болохоор хатаархал нь гим нүглийг төрүүлдэг. За ахнар нүдийн хатаархаар тэр хатаархал нь үзий алалтыг бий болгосон. Тэгээд игээрдэг ахнар нь Йосефийг зарсан байгаа. Тэгээд харин Бурхны төлөвлөгөөний дагуу Йосеф Египтийн сайд болдгоо. За тэгээд түнс мөр хамтдаа 7 дугаар сарын турш Йосефийн түүхийг үзэх юм байна. За тэгвэл ангийн цаг болон гар урлын цагтаа цөмөр хамтдаа орцгоё. За багш нь гар ангийн цагийг наваад цэгийн багш маань гар урлаа. За хоёулаа тус тусдаа салцгаая. За бид нар та бүхэн мэдж байгаа бах. За хэл шоу маань 7 дугаар сарын эхний 7 хоног 7 дугаар сарын 2 дахь 7 хоног гэсэн тэмдэглэгээтэй байдаг байгаа. За голын картууд энэ 1 сар 7 хоногийн турш хүүхдүүд болон багш нар маань чиглэх үгийн картууд ингээд байдаг. За ингээд цэгийн өгшөө яагаад ахнар нь Йосеф татаарсан юм бол? Яагаад гэх юм бол Йосеф зүйдлсэн. За тэгээд тэр зүйдэнд нь болохоор ахныхын боосон сүрлөөд Йосеф би сүрэлт ингээ мөргөжсэн. Тэгээд бас нар сар 10 одод бас ингээд Йосеф бас мөргөжсэн. Тэгээд тэр зүйднээс нь болоод ахнар нь Йосефийг үзий ядах болсон. Бас аав нь Йосефд илүү хайртай байсан учраас. Тийм үнэхээр аав нь ганцхан Йосеф биддэг Йосефд л хайртай юм шиг ганцхан Йосеф зориулаад торгон дийлгэж өгөх хэмжээний одоо түүний бүр тийм ээ ганцаар ингэж хайрладаг байсан. За тэгвэл гар урлаа цумраа хэлцгээе. Энэ 7 хоногийн маань үеийн карт болохоор үзий ялалт нь эвдрэлцлийг төрүүлэх. Хайр нь бүх гим нүглийг гимт үүдлийг далталдаг сургаалт үгс 10-ын 12 дугаар шийдсэн байгаа. За энэ сарын өгчлөж чийжлэх жаз маань ширээн дээр тавих хуцаар ингээд авсаархаа гэж хэлэгдэж ирсэн. За манай хүүхдийн цуглааны багш нар маань хэл шоугийн гар урлалыг бол одоо маш сайн хийдэг болсон байгаа хаа гэж бодож байна. За цэгийн багш энэ хэм бэ? За энэ болохоор Йосеф гэх болохоор Йосеф гэсэн нэрэн дээр байна. За энэ болохоор Яков. За энэ болохоор Яков гэсэн энэ бичгээр. За эдгээр болохоор Йосефийн ахнар. За эдгээр болохоор Йосефийн ахнар гэсэн хэсэгт наа. Ингээд бид нар эхний 7 хоногийн турш хатаархал нь гим нүглийг үлдээ гэсэн сэдвийг үзэж байгаа. За тэгээд хэрвээ хүүхдүүд маань хэн нэгэн тэрвээ хатаарах юм бол тэр хатаархал нь яваандаа үзэн ядах. За тэр ч бүхэл хүнийг амь насыг одоо эрсдэлд оруулах хэмжээний гим нүглийг үйлдүүлдэг байгаа. Тэрний хамгийн тод жишээ бол Йосеф болон түүний ахнар байх нэ. Хүүхдүүд маань зүрхэндээ хатаархлыг ургуулах биш харин ариун сүнсний үр жимсээ ургуулдаг